Lending-ийн IPO гаргаснараа бид хөрөнгөний зах зээл рүү нэлээд олон ард иргэдэг хөрөнгөний зах зээл рүү оруулсан, таниулсан гэж боддог. За энэ удаагийн бондыг ороод бид дараагийн нэг шинэ бүтээгдэхүүний хөрөнгөний зах зээлээр гаргаж ирэх гэсэн зорилготой байгаа. За энэ удаагийн 5 тэрбумын бондын маань гол өрөө бол нийгмийн хариуцлагыг дэмжиж олон нийтэд энэ бондын талаарх ойлголтыг өгье. Хөрөнгөний зах зээл дээр сүүлийн 3 жил тасалчаад байсан нээлттэй бонд гэдэг зүйлийг гаргаж олон нийтэд таниулъя гэсэн зорилготой байгаа. Санхүүгийн зохицуулах хороо болоод хөрөнгөний биржээс хяналт шалгалт тодорхой хэмжээнд хийгдэж байгаа учраас хаалттай бондтай харьцуулах юм бол өшөө илүү одоо өндөр шалгуураар буюу найдвартай байдлын нөлөө хангадаг гэж ойлгож байна. За тэгэхээр нэгсэндээ бондын зах зээлийг хөгжүүлэхэд одоо манай хөрөнгө оруулагч талаасаа бөгөөд аж ахуйн нэгжүүд, бизнес өв талаасаа аль алинд нь асар их хэрэгцээ шаардлага байгаа. Тэгэхээр энэ хэрэгцээ шаардлагыг нөхөж гарч ирж байгаа одоо шинэ бүтээгдэхүүнүүд бол цаашаа түвшээ илүү нэмэгдэх магадaltaй илүү энэ салбарын зах зээл хөгжнө гэдэгт итгэлтэй байна. За одоо энэ бондын тухайд ч юм уу адил финтек салбарын хамгийн анхны бонд болж байгаа. Мөн нээлттэй компани гаргаж байгаа бонд гэдгээрээ бас бусад нээлттэй компаниудад бонд гаргах процесс нь одоо ямар ач холбогдолтой байдаг. Хөрөнгө оруулагч талаасаа ч гэсэн бас нэг шинэлэг бүтээгдэхүүн хөрөнгө оруулах боломжийг нэмэгдүүлсэн ач холбогдолтой бүтээгдэхүүн болж байна гэж үзэж байна. Манай бичил зээлтэй төстэй үйлчлэгээнүүд бол гарсан байгаа. Гэхдээ Lending-ийн хувьд бол одоо энэний нэг дараагийн шинэ үйлчлэгээнүүдийг нэвтрүүлэхэд дараагийн ажлуудаар бол орцсон явж байна. Одоо бид нар ерөнхийдөө гар утсан дээрээ суурилсан санхүүгийн цогц үйлчлэгийг үзүүлнэ гэсэн зорилготой явж байгаа. За бид нар одоо энэ намраас одоо дараагийн нэг нэлээд том шинэ бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулахаар төлөвлөд явж байна. Мөн одоо үүний хажуугаар одоо валют арилжаа, хөрөнгөний зах зээлийн бодлого гэх мэт маш олон төрлийн шинэ үйлчлэгээнүүдийг бол бусдаас төрүүлж зах зээлдээ нэвтрүүлнэ гэсэн зорилготой байгаа. Бид нар энэ удаа Underwriter-ийн хоёр компани нийлээд одоо энэ хөрөнгөний зах зээл дээр Lending гэсэн нээлттэй бондыг гаргаж байгаа. Тэгээ яагаад энэ бондыг гаргах болсон бэ гэдэг тухай ярилцъя л та тий. Тэгэхээр юу гэхээр эдийн засаг өнөөдөр ямар нөхцөл байдалтай байгаа юм лээ. Ковид гэдэг вирус тархацсан тийм ээ. Зөвхөн Монгол битгий дэлхийн одоо эдийн засагт нөлөө ингээд үзүүлээд ингээд явж байгаа. Тэгэхээр яадаг вэ гэхээр яг энэ эдийн засгийн хямралтай үед, эм экзэгтэй үед яадаг вэ гэхээр хөрөнгө оруулалтууд нэг хөрөнгө оруулалтаас нөгөө рүү шилждэг. Тэгээ хөрөнгөний зах зээлд одоо юу гэхээр хөрөнгө оруулмаар авал ерөнхий макро эдийн засгаа хараа. Макро эдийн засаг сайн явж байхад хувьцаа өсдөг. Хувьцааны зах зээл сайн явдаг. Макро эдийн засаг сулраад тий одоо хүндрээд ирэх юм бол яадаг вэ гэхээр тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүнүүд рүү хөрөнгө оруулдаг. Өөрөөр хэлбэл юу гэхээр чинь эсвэл банкны хугацаатай хадгаламжиж болно. Яагаад вэ? Тогтмол хүүгийн орлоготой тий. Эсвэл юу гэхээр бонд байж болж байна. Яагаад гэвэл тогтмол өгөөжтэй. Lending гэдэг маань юу гэхээр өөрөө анх 2 жил юм шүү дээ. Ердөө л 2 жил юм шүү дээ бид нар мэдж байгаа тий. Тэгэхээр хөрөнгөний бирж дээр анх стартап компани хасаг тайлан баланстай тий. Тэднэрт юу байсан гэхээр технологи байсан. Тэгээд гараад тууд удахгүй яасан гэхээр 2 дугаар самбарыг болсон. Зах зээлийн үнэлгээ нь өссөн, 2 дугаар самбарын компани болсон. Зах зээлийн үнэлгээ өссөн, 1 дугаар самбарын компани болсон. Одоо нээлттэй бонд гаргаж байна гэдэг чинь энэ залуучууд одоо юуг харуулж байна гэхээр хувьцаат компани болсноор олон нийтэд нээлттэй бод санхүүжилт босгосноор компани үйл ажиллагааны сар бүрээ яаж тэлж байгаа юм? Яаж ашиг нэмэгдүүлж болдгийг хувьцаа эзэмшигчтэй яаж ногдол ашааж тарааж болдгийг гэдгийг яруу тодор харуулсан. Тэгэхээр энэ юу гэхээр ерөөсөө маш олон одоо талын бэкграундтай буюу юм суурьтай залуучууд нэг баг болцсон юм байлээ. Тийм ч учраас ингээд олон өнцгөөс альва асуудалд олон өнцгөөс ханддсан болов уу гэж харсан тийм нөгөө өөр өөрсний арга барил, өөр өөрсний одоо сурж олсон мэдлэгийнхаа боловсролынхаа хувьд ч гэсэн тэгээд альва асуудалд өөр өнцгөөс хардаг учраас тэр гаргаж байгаа шийдвэр нь бас олон талыг харж гаргаж байгаа учраас тэр бизнесийн гаргасан шийдвэрүүд дээр үндэслээд бизнес нь амжилттай явдаг юм болов уу гэж хавзаарсан. Тэгээ ирээдүйд бол мэдээж энэ цахим шилжилт хурдтай явахын хэрээр энэ байдал өөрчлөгдөх бол боломжтой. Тэгэхээр үүнд бол Төв банк бол нэг талаас нь бэлтгэлтэй байх шаардлага бол үүсэж байгаа. Нөгөө талд бол энэ цахим финтек талбар дээр бол маш олон компани аж ахуйн нэгжүүд бол үйл ажиллагаа явуулаад эхэлсэн байгаа. Эдгээрийн хоорондох өрсөлдөөн бол мэдээж хэрэглэгчдэд одоо харилцагч нарт тийм үр ашигтай үр дүн бий болох болов гэсэн хүлээлт бол байгаа. Тэгэхээр зохицуулалт талаасаа ч бас бизнесийн байгууллагууд талаасаа ч аль талаасаа тийм одоо нэг чигийг харсан тийм хөгжлийн процесс явагдах нь л өөрөө ирээдүйн болов гэж харагдж байгаа.
банк бус санхүүгийн байгууллагуудын одоо нэг гол бүтээгдэхүүн бол мэдээж бас зээл. Тэгэхээр энэ цаагаараа нийт Монголын эдийн засгаар эргэлж байгаа нийт одоо зээл тэгээд тэр түүний одоо үн өртөг буюу хүүн бол эцсийн дүндээ Монгол банкнаас хэрэгжүүлж байгаа мөнгөний бодлого түүний гол хэрэгсэл болсон бодлогын хүртээ бол тодорхой одоо уялдаа холбоотой байдаг. За тэгэхээр санхүүгийн зах зээлийг авч үзэх юм бол ерөнхийдөө нэг хүртээмж гүнзгийрэлт гэсэн ойлголтуудыг авч үзэж болно. Энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо санхүүгийн зах зээл дээр одоо арилжаалагдж байгаа, санал болгож байгаа аль болох олон бүтээгдэхүүн үйлчилгээ байх тусмаа одоо харилцагч иргэд аж ахуй нэгжүүдэд бол санхүүжилтийн энэ таатай боломж бол бий болно. За нөгөө талаараа одоо зардал буурна, өрсөлдөө нэмэгдэнэ, хүү буурна гэдэг ч юм уу. Иймэрхүү эерэг үр дүнгууд бол бий болох боломжтой. Тэгэхээр өнөөдөр 2018 оны 3 сард бид нар Lendman нэг стартап компани багтана IPO-г хийгээд тэгээд хөрөнгө оруулагчид маш их ихтгэл үзүүлэн хөрөнгөний бирждэр Монголын хөрөнгөний бирждэр одоо түүхэн дэд рекордыг тогтоосон гэдэг. Нөгөө талаасаа за тэгвэл ингээд энэ компани бизнесийн хон одоо яг явуулж байгаа үндсэн бизнесийн үйл ажиллагаа нь одоо ийм онцлогтой юм байна тийм үү. Тэгвэл энийг авч явж байгаа хүмүүс нь үнэхээр санхүүгийн саллага баттай, хариуцлагатай ихтгэл таах хүмүүс муу юм уу гэдэг асуулт бас тавигдсан шүү дээ. Тэгэхээр бол энэ дээр бид нар бас нөгөө одоо экосистем нэг бүрэлдэхүүн болж байгаа хувьд одоо 90 гаруй тэрбум төгрөгийг нэг өдрийн хоцрогдлгүй найдвартай төлсөн байна гэдэг бол өөрөө баталгаа. Тийм. Дээрээс нь энэ хүмүүс өөрөө ёс зүйтэй одоо санхүүгийн саллага баттай юм уу гэдгийг бид нар бас юугаар харж байгаа гэхээр олон улсын төвшөнд хүлээн зөвшөөрөгдсөн гэдэг. Санхүүгийн тайланд нь бас итгэж болох юм уу гэж аягүй том үзүүлэлттэй тий. Санхүүгийн тайланд олон улсын Ernst & Young гэх компаниар одоо аудитлагдж байгаа нь өөрөө санхүүгийн тайлан дээр нь олон юм асуугаад авах шаардлагагүй. Энэ тайланд бол итгэж болно гэдэг юм байна. Тэгэхээр хүнд бизнес нь итгэж болж, хүнд нь итгэж болж, санхүүгийн тайланд нь итгэж болж байна тий. Тэгвэл энэ компани дээр өнөөдөр бид нар бонд босгоод өгөхөд хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг дагаад эргэн төлөх чадвар нь өндөр байх юм байна гэж дүнсний үндсэн дээр л одоо энэ бүтээгдэхүүнийг гаргаж ирж байгаа гэсэн үг шүү дээ. Санхүүгийн зохицуулах хороо бол энэ Монгол улсын хөрөнгөний зах зээл дээр олон нийтэд арилжаалагдах санхүүгийн хэрэгсэл буюу одоо бидний одоо хэлж заншснаар бол хувьцаа, за бонд гэсэн одоо нийтлэг ийм санхүүгийн хэрэгслүүдийг бүртгэдэг. Хороонд бүртгэх гэснээрээ энэ Монгол улсын хөрөнгөний зах зээл дээр арилжаалах эцсийн зөвшөөрөл гардаг гэсэн үг. Ер нь энэ хөрөнгөний зах зээл дээрх байдаг нэлээд томоохон бүтээгдэхүүний нэг бол бонд. Түүний дотор энэ компани бонд, corporate bond бол хамгийн их нийтлэг гардаг энэ санхүүгийн бүтээгдэхүүн. Нөгөө талаасаа хөрөнгө оруулагч нарыг сархиар сонирхлын татсан бүтээгдэхүүн байдаг. Тэгээ томоохон одоо компаниуд үйл ажиллагааныхаа санхүүжилтийг хөрөнгөний зах зээл дээрээс бонд хэлбэрээр гаргаж энэ санхүүжилт татах ийм шаардлага, сонирхол хэрэгцээ масар их байдаг л да. Lendman-ийн ашиглаж байгаа технологиг манай толгой компани олон улсын зах зээл дээр нэвтрүүлэх, олон улс турших тал руу илүү төлөв анхаарал ажиллаж байгаа. За үүний нэг жишээ нь саяхан одоо Японы Marubeni корпорацтай стратеги хамтын ажиллагааны гэрээ байгуулад явж байна. Гэх мэтлэн одоо Lendman аль болох олон улсын стандартыг Монголд нэвтрүүлэх жишг компани болох тал дээр маш анхаарал ажилладаг байгаа. Тэгэхээр Lendman-ийн хувьд бол одоо зөвхөн нэг аппликейшнээр хэрэглэгчтэй хүрдэг байсан бол одоо ингээд хоёр аппликейшнээр хэрэглэгчтэй хүрдэг болж байна гэсэн үг. Супер ап манууд илүү нэг бол app style гэж ярьдаг те зөвхөн бичил зээлээс гадна бусад үйлчилгээнүүдийг ч гэсэн өдөр тутмынхаа үйлчилгээнүүдийг супер апаараа дамжуулж авах гэсэн үйл зорилготой байна. Нээлттэй бонд гаргаж байгаа Lendman-ийн хамт олондоо баяр гэж амжилт хүсье.